хийсэн бэ нүү? Би талавын тос хөтөлбөрөөр дамжуулаад манай өөр мод өргөнөр ашиглагдаж байгаа бүрг блог даруй мод бичгээр жаргалтай нийтлэл болох сүлжээнүүдийг тэлжүүлэх гэсэн юм. Нэгдүгээрт холбоо сүлжээ. Хамаг анх 2013 онд би энэ сүлжээтэй тэлсэн юм. Энэ бол сүлжээний төрөөс нэсэгт давиган байна. Холбоо сүлжээнд веб хуудас бүртэн гар холбоо гэж гар устны апп байдаг. Тэгвэл бид бүрхэнд орж ижээ. Холбоо бүрхийн эхлэлийн хуудсыг ийм босоодолтойгоор бэршүүлсэн байна. Хамаг дээрсэт жолбтолын төрлийн ангиллын жагсаалт нь байдаг. Дараагчлал төрлийн ангиллаар нь жижиг боломжууд бэршүүлж эдгээр боломжууд нь тус сэдвийн хамаг шин халамжлал жохолууд нь байдаг. Тэгвэл бид хавийн хуудсанд нь орж ижээ. Бол миний бүрх бол хүнд хавийн хуудсан бол хөндлөн байршуултай. Хамаг жүүсгтэй нь бол хавийн намтар дихад нейжин жагсаалт байдаг. Хажууд нь сүдрийн хавсууд байдаг. Хэвшлэл бол жохолбтолын жагсаалтууд болно. Сүлийн эцэд бусдын нийтлэлээс хуваалжсан жагсаалт байдаг. Тэгвэл хамаг сүүлд нь бол бүрхэд ирсэн зочдод болно. Тэгвэл энэ бол жохолын тайм байдал болно. Бүх уулын үжингүүл энтэй зовшин. Бол миний сүлжээний нийтлсэн нээж холбтол болно. 2013 оны 4 сарын 3-ны өдрийн нийтлсэн. Жохолын ард уншсан хүмүүсийн сүдрэн дэхүүл сэтгэгдэл хамаг сүлд нь сэтгэгдлүүлдэг чанга болно. Холбоо сүлжээ бол юм бэ. Тэгвэл бид 20-дугаарт Чингис сүлжээ гэвч Чингис сүлжээ бол миний өдөр өрнөвтөрдөг сүлжээ болно. Төрөв нүрийн бэршүүлтэн бас холбоо сүлжээтэй их тустай. Холбоо сүлжээний жохолтой хэнэг багийнх нь хэнд нийтлэх урдчин төрөг нь төвхтэн би энд өдөр нэвтэрдэг. Мөнч өргөл жохолтой нийтлэлгээр нь ажаар шилдэг өрөөний жагсаалтад орсон байна. Энэ бол миний өрөө болно. Тэгвэл хэвийн өрөөг нь үжи. Хэвийн өрөө нь мөнч хөндлөн байршуултай байдаг. Хэвийн намтар жохолбтолын жагсаалт сүлийн эсэгтэл ирсэн зочид болно. Тэгвэл нэг жохолынхон уулгийн дэлгэж үжи. Жохолын уулгийн хэдсэд шан жоромжуулах чадамж байдаг. Тэгвэл сүлийн эсэгт мөнч сэтгэл шүмж болно. Тэгвэл 3-дугаар нь алтан өрсөлжөө. Алтан өрсөлжөөг нь бид блогт орё.
алтан өрсөлдөгийн төрөний өргсөнгүй жохолын удас гсэнгүй хөв маяган бол чингүсэлжэдээ юг төстэй байдаг. Мөнч чум сурчин зүйл шинэлэг мөрөглийн компаниас мөрөгжил хангаасны шилтгэнээс байж магадаа. Алтан өрсөлдөө иймэрхүү байдалтай. Тэгвэл дөрөвдүгээр тэлжүүлэн гэсэн бол дураараа сүлжээ. Дураараа сүлжээд би чимээд их дэвтэрдэггүй. Гэвч чохол бүтээлийнх нь шинтлэгж байгаа байдлаас үжвэл мөн чих халамжлалтай хөгжинтэй сүлжээ бийж магадаа. Үүний нэг онцлог гэвэл жохолын гарчиг уулгийн дунд нэг жохолын тэм нийтэлж байлдаг. Сүүлийн сэдмэнд сэтгэл байна. Чумд хамгийн сүүлд 5 дугаар нь бол талын бүргэс сүлжээ байна. Талын бүргэс сүлжээгийн тэрөө ус нь өмнөхөөс мөр амтлагтай. Үсгийн төвийн чум том шиг байдаг. Бид нэг уулганд тавшадарч үжи. Талын бүргэс сүлжээний уулдан мөнч гүшгнөр нэвтэрч жохол бүтээл нийтэлж байдаг байсан. Шинэ хавьд өнтөр чидэмдээ хасаж гисэн байна. Гоож мөнч уулын нийтэлсэн саяхан бүтээл байдаг учраас нэвтэрдэг хүнч бос байдаг байлгүй. Чумд эдгээр бол миний өнөөдрийн тэлжүүлэх гэсэн бүрэг блогийн сүлжээ байна. Хөрвөө Монгол бичгээр жохол бүтээр унших санаатай мөнч бичиж нийтлэх боловсрал хийсэн бодолтын өмсөд эдгээр сүлжээгээр нэвтэрч байна. Би эдгээр сүлжээний линкийн одоо тэлбэрийн хэсэгт зүйлгээж өгнө. Чон өнөөдрийн битлэгэн дөрөв дуслаа. Дараагийн битлэгээр оожи баяртай.